Сайн байцгаана уу сонсогчдоо. Өнөөдөр Бархас сайд гаригийн талаар түүнд ямар орд хамаардаг цаана хүчтэй гэрцийн давтамжтай Бархас сайд гаригийн дуу аваа гарган контент бэлдсэн. Бархас сайд гариг нь Тэнгэрийн уудамд хамгийн том тодор орших хязгааргүй боломжийн бэлэг тэмдэг юм а. Хүн бүрийн бүх ээл зүйлс тэлж өсөж дээшлэн урагшлан хөгжих итгэл найдвар хүчийг бэлэгддэг гариг юм. Мөн оюухан аз жаргал сэтгэлийн дээдэг илэрхийлэгч их булаг болсон гариг юм а. Гадаргуун хатуу бус ихэнх бүтсэн ус төрөгч ба гээл гих мэт хөнгөн хийнүүдээс бүрдсэн. Гүн рүү орох тусам даралт нэмэгдэж зарим хэсэг нь шингэн, зарим хэсэг нь хатуу төлөвтэй болж хувьсаж байдаг. Бархас сайд нь хатуу хөрсгүй харин ч хязгааргүй хийн хүрээлэл гэж үздэг байх нэ. Тэнгэртэл орших мэт уужуу хийн биетэй ус төрөгч ба гээл хэмээх амьдралын анхдагч амьсгалаар бүрдсэн гариг байдаг. Түүний гүн доторх нь даралт нэмэгдэж гэрэл шахагдсан эрчим хүчин төрүүгээ татагдж байдаг. Энэ бол хийд үрсэн ертөнц. Амьдралын өөр төлөвдөх бодит оршихуй юм. Төв хэсэгт нь өндөр даралтаар бүрдсэн магадгүй хатуу цөм байж болох түүний хүрээлэг орчин нь маш гүн олон давхар хий уур амьсгалтай. Энэ гариг дээрх уур амьсгал нь хит эрчимтэй бөгөөд хийн давхаргууд нь өөр чиглэлд эргэлдэж байдаг нь маш нарын бүтэц бүхий тогтмол хөдөлгөөний агаар мандлыг бий болгодог. Астрологт энэ гариг нь өргөжилд амьдралд өргөн цар хүрээтэй сэтгэх оюуны гүн гүнзгий байдал талархах сэтгэл сайн санаа олон талын боломжийг танин мэдэх чадваруудыг өгдөг. Мөн итгэл найдвар амьдралын утга учир сүнслэг эрдэл хайгуул гих мэт дотоод сэтгэлийн томоохон сэдвүүдтэй холбоотой. Хамааралтай ордууд нь номын орд, Бархас сайд нь номын ордонд үндсэн удирдагч гариг юм. Энэ ордны хүмүүс эрдэл хайгуулч, уудам сэтгэгч, эрх чөлөөг эрхэмлэгч, гүн ухаанд татагдсан байдаг нь Бархас сайд гаригийн нөлөөтэй холбоотой гэж үздэг байх нэ. Дараагийн орд загсны орд, уламжлалт астрологт Бархас сайд загсны ордны анхдагч эзэн гэж тооцогддог. Энэ ордных нь мэдрэмж ихтэй зөн совинтой сэтгэлийн гүн бодолтой шинжүүд байдаг. Бархас сайдын гэгэрл, өршөөл, инрэх сэтгэлтэй нийцдэг. Бархас сайд гариг нь хийн бүтцтэй, асар том биетэй, хөдөлгөөн ихтэй, агаар мандал бүхий онцлог гариг юм. Ном ба загсны ордуудтай шууд хамааралтай нь эдгээр ордны хүмүүс Бархас сайдын нөлөөгөөр илүү уужуу сэтгэлтэй, алсын хараатай гэгэрл тэмүүлэгч гэж үздэг. Контент маань танд мэдлэг мэдээлэл түгээсэн бол лайк, сабскрайб дараарай. Энэ нь намайг дэмжиж буй илрэл юм шүү. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаа бүхий л хүмүүстээ баярлалаа. Бичээгүй хүмүүс маань бичээд үлдээж байгаараа. Баярлалаа та бүгддээ.